Мөчөр бүртээ чимгээ зүүсэн ганган газуураа дэлгэж. Мөнгөн сартай ханьсуулан гэрийн хоймор заслаа. Шинэ жилийн бэлэгдэл шидэт ногоон гацуур. Айл болгоны цонхоор аз жаргалыг түгээлээ. Гоё чимгээ зүүсэн ганган гацуурын дэргэд баяр баясал болсон охид хүүгүүд инээлтэн. Бэлэгсэлтэй задалсан багчууд хүүхдүүд шуугилтэн. Бахтан амжилтаа тэмдэглэсэн идэр залуус хөгжилтэн. Газуурын гэрэл гайхшруулж цагийн зүйтэй хамт зоглон шинэхэн шивнсэн хүслийг минь сонссон мэт ширтээд тэр над руу харна. Он гарах мөч хором хормоор ойртсоор ориглуун дарсны хундаг хангир чингэр дугарч хүн бүрийн сэтгэл нэг л зүйлд яарна. Хүлээж буй шинэ оноо ухтах гэж тэмүүлнэ. Шинэ оны мэд хүргэе. Дэлхийн хаан спорт төлөмгийн дэлхийн аварга шалгууруулах 23 дахь удаагийн тэмцээн их цаг мөч ойртсоор байна. 2026 оны дэлхийн аварга шалгууруулах тэмцээний тоглолтууд Хойд Америкийн 16 хотын 16 цэнгэрт хүрээлэн болно. Мексик, Америкийн нэгдсэн улсууд дэлхийн аварга шалгууруулах тэмцээнийг 2 дахь удаага зохион байгуулах бол Канада улс түүхэндээ анх удаа дэлхийн шилжүүлгийг өөрийн орондоо хүлээн авах гэж байна. Анх удаа гуруулсад зэрэг зохион байгуулагдах гэж байгаа дэлхийн аварга шалгууруулах тэмцээн анх удаага 48 баг оролцсон гэдгээрээ онцлогтой. Дэлхийн 5 твээс шалгарсан шилдэг багуудын гал гарсан өсөлтөн 2026 он 6 дугаар сарын 11-ээс 7 дугаар сарын 19-ний өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарлын төв зэг байх болно. Дөрвөн жилийн хүлээлт туслаа. Дэлхийн аварга шалгууруулах тэмцээнийг Монголын үндэсний овны телевизээр хүлээн авч үзээрэй. Хөгжим яагаад бидний тархинд хүчтэй нөлөөлдөг вэ? Авч байгаа мэдрэмж чинь анх хөгжим сонссон цаг үе рүү чинь буцаадаг.
Намайг доктор Джек Луис гэдэг мэдрэл судлаач. Би гайхалтай тархины чадвартай хүмүүстэй уулзах, аялал хийх гэж байна. Тархи юр бусан юм аа. Элевчин ноён ПТ-ийн тусламжтайгаар би хамгийн амин чухал эрхтнийхээ нэгийг таньж авах юм. Би өсвөр насны тархиа буцаагаад авчлаа. Мөн би хөгжмийн хүчтэй хүсэл сонирхол нь яаж тархийг үндсээр нь өөрчилдгийг мэдэж авна. Чи тархи чинь яаж ажилдгаар хорвог харж ойлгож байгаа. Миний тархинд бол ийм онцлог байхгүй. Яаж нэгэн эмэгтэй ярьдгүй хэрнээ дуулдгийн бол. Би хэлж чадахгүй. Гэхдээ Бас бидний тархи яаж дуу хөгжмийг тогтоон сандгийн бол. Би тархи яаж тийм хурдан ажиллаж чаддгийг л мэдмээр байна. Дуу хөгжим ямар их нөлөөтэй болохыг мэдээ гэвэл сайн сонсороо. Надтай хамт тархины нууцыг олж мэдцгээе. Тархины нууц. Хөгжим бидний бие эрхтэн оюун санаанд маш хүчтэй нөлөөлдгийг би мэднэ. Ямар нэг онцгой дуу сонсоод нуруугаар нь жиргэндгүй хүн олох хэцүү. Бидний тархины нэг зүйл хөгжимд үнэхээр соргог бололтой. Гэхдээ тэр яг юу юм болоо? Хөгжмөнд ямар нэг шидэт гайхалтай хүч байдаг. хөгжим бол хүчирхэг. Хүн төрлөختөн бидэнд хэл яриа шиг л байглаас өгөгдсөн гол зүйл. Хөгжим бол бидний тархийг сэргээдэг маш чадaltaй хүчин зүйл. Хөгжим бидний хурцлж сэтгэл хөдлөлийг өргөж, төвлөрүүлж, эсвэл тайвшруулж чаддаг. Гэхдээ яагаад хөгжим гээгч бидний тархинд ийм өргөн хүрээнд нөлөөлдөг вэ? Тархины аль хэсэг нь хөгжмөөс энэ их хүчийг мэдэрч үйлчилдэг вэ? Үнэн хэлэхэд би энэ гаригийн хамгийн хөгжмийн мэдрэмжтэй хүн биш. Хөгжмийн цэнгүүнд очих тохиромжтой хүн ч биш. Хойд Лондоны энэ хөгжмийн студид орж үзцгээе. Манай найз байдгийм. Миний хувьд тэр үнэхээр агуу хөгжмийн мастер. Харин тэрний яаж тийм мундаг болсон түүх нь бусдынхаас жаахан өөр л дөө. Тэрний тархинд юу болоод байгаа нь их сонирн байна. Миний найзыг Нейтан гэдэг. Тэрний хөгжмийн чадвар их өвөрмөц. Хүмүүс тэрнийг Нейтан цоорбокс гэж дууддаг. Тэр цоор хөгжмөр битбокс, хипхоп аль жанрыг тоглодог юм. Тэрээр барилгын ажилтан байхдаа энэ урсгалаа гаргаж ирсэн. Нот уншиж мэдэхгүй, сургуульж байгаагүй хэрнээ л сурч байсан. Харин одоо тэр хаасаагүй тоглолт тойрвож байна. Сиднейн дүүрийн театрт хүртэл. Сайн уу Нейт? Хөөе сайн уу? Уулзсандаа баяртай байна. Дээж бас. Тийм ээ. Хэр байна даа? Сайхан сонсогдож байна шүү. Баярлалаа гш. Бид нэгнээ хүүхэд угаасаа мэд. Удаан хугацаа шүү. Цоор битбоксерын аль нь түрүүнд байв? Би битбоксing сургалтанд сурсан штэ. Тэгээд цоор тоглохоо болсон 20-тод байсан юм уу да чи санаж байгаа. Барилга барьж байхдаа эргээд цоор тоглож эхэлсэн. Яаж юм бэ? Чи сургалтанд сурч байгаагүй ээж яаж цоор тоглодог болов? Нөгөө чи зүгээр л хурууга дээр нь тавиад үлээ тэгээд л болоо. Үнэн шүү. Нейтэн одоо бүхэл төрлийн аяыг тоглож чадна. Бүгдийн шүү. Хипхоп, жаз, брейкбит. Мөн тэрний хөгжимд дурлсан сэтгэл гудамжны чөлөөт хэв маяг нийлээд тэр нь цоо шин урлагийн төрөл нээж өгсөн юм. Чи алга болчдөг байсан. Бид чамайг хайцсан бол гэж гайхдаг байсан юм. Тэгсэн нэг газар хөгжимж байсан. Хэд хоногийн дараа л бид хаашаа алга болдгийг чи ойлгосон юм. Тэр газар чинь цуурай тадал хөгжимтгэд их сайхан газар. Тэгээд та нар олж ирээд сууж байсан та санаж байна уу? Тэнд л анх цоор бокс сонссон. Тийм ээ. Цоор битбокс нийлээд нэг аваа гаргаж байсан. Бид хэд бүр ховстуулсан штэ. Нэтэн тоглож байна уу гэж үг айдал бид тийм сонсож байгаагүй юм чинь. Яагаад битбокс оруулах болсон юм? Цаанаасаа л ингээд үлээхээр л ингмэр санагдаад зүгээр л битбоксоо хавчуулаад оруулчих нь зүгээр л битбокс дангаар нь хийхээ оронд хөгжмийн зэмсэгтэй хослуулвал илүү гоё. Бас би өөрийгөө илүү тодор илэрхийлмээр байсан юм. Тэрний хөгжим дурлсан сэтгэл тархийг илүү хөгжүүлж авьяас чадварынх нь өндөрлөгт хүргэж өгсөн. Бас үүндээ их амархан харагдаад байсан боловч амаргүй байсан юм. Уруулаа илүү ойртол. Болж байна. Чи чаднаа.
Намайг ингэхээр ягаад амар дуурайд байна? Цоор аваад үлээчнэ гэж боддог хүмүүс дэлгэхэд буруу шүү. Үнэхээр хэцүү юм байна. Нейтэн бараг сургуулиагүй хэрнээ ингэж авьяаслыг тоглож чадж байгаа нь үнэхээр гайхш төрүүлсэн. Хөгжмийн авьяас. Бид бүгд л хөгжмийн авьяасуудыг биширдэг. Нейтэн бидэнд хөгжим сонсох яагаад тийм хүчтэй нөлөөлдгийг ойлгуулж чадах болов? Хөгжмийг бурхад шиг тоглодог хүмүүс тавь. Чи хөгжим сайжрах тусмаа тархич нь өөрчлөгдөж байгааг анзаарч байсан уу? Тийм ээ. Тархинд орж иж байгаа зүйлсийг мэдэрдэг болно. Санаанд чинь орж байгаа зүйлийг яагаад гэвэл хөгжим тоглоход зөвхөн хурууч нь ажилдаггүй. Сүнсээрээ ажилдаг бол толгооноос чинь бас шин санаанууд гарч ирнэ. Соёл мажар байна уу, юу байна бодохгүй зүгээр л ая тоглож байгаагаа л бодно. Хурууч нь ажиллаж байна уу, тархич нь ажиллаж байна уу хамаагүй. Сайн л давтах юм бол ая тоглолт чинь илүү натурал болно. Мэдрэл судлалын хувьд би чиний цоор үлээсэн туршилгаар аяллаа. Надад чиний тархинд юу болж байгааг нэг сонирн байна л т. Чи тархиа ойлгож мэдмээр байна уу? Би мэдмээр л байна. Сайхан сонсогдож байна. Би Нейтнийг анх удаа тархины сканерт оруулж байна. Тэр олон зуун цагийн давтал туршил түүний тархинд яаж нөлөөлснийг харах юм. Энэ хооронд би бид бүгдийн тархи хөгжимд ямар хариу үйлдэл үзүүлдгийг мэдхээр явлаа. Би тархинаас хөгжмийн хэсэг олж чадах болов уу? Олбол тэр нь Нейтний авьяасыг батлах юм биш байгаа. Миний анх мэдэж авсан зүйл бол энэ сонсголын тархины гадруутай холбоотой. Дууны долгион чихэр урж, цахилгаан дохио болон хувирч чихний дотор аялсаар тархинд очдог байна. Улмаар сонсголын тархины гадаргуур очиж, яриа дуу хөгжмөгөө сонсогдох бүх зүйл маань бүтэгдэг юм байна. Мэдрэлийн шинжлэх ухааны номонд ингэж бичигдсэн юм. Гэхдээ цоор боксын тухай тэр номонд байхгүй нь мэдээж. Энэ хооронд манай эрхэм ноён Элвчин Питман тархины төгжээ мултлахад бидэнд туслахаар иржээ. Тэрний бодлоор бол хөгжимтэй холбоотой зүйлс тайлбарлахад амаргүй гинэ. Та нар хөгжим дуртай юу? Дуртай. Тийм үү? Бүгд бүхэн л хөгжим дуртай. Сүүлийн үед тоглолт үзсэн үү? Тийм ээ. Сүүлийн үед ч биш л дээ, түрүү сард байх. Би одоо та нарт төсөөллийн тоглолт үзүүлнэ. За. Та хоёр төсөөлөөрэй. Энэ жижигхэн цааснууд та нарын тоглолт үзэх тасалбар гэсэн үг шүү. Заа юу. Дэлхийн хаанч хэний ч тоглолт болж байж болно. За одоо эхлээд хэний тоглолт болж байгаа гэж гарчиг тавих уу? Чамаас асууя. Чиний дуртайч дуучин байж болно, дургуйч дуучин байж болно. Хэн ч байж болно. Хэний тоглолт болох вэ? За Адил. Адил. За тэгье болж байна. Тэгэхээр Адилийн тоглолт юм байна. Сайхан сонголт хийлээ. За тэгвэл хэн Адилийг дэмжиж тусалж байгаа болох вэ? Justin Timberlake, JT. За JT сайхан тоглолт болно гэж итгэж байна. Адилийн тоглолт дэмжигч нь Justin Timberlake. Дэлхийн хаана болж байгаа вэ? Нью-Йорк. Тийм ээ, York. Нью-Йоркт болж байгаа юм байна. За энэ та нарын тасалбар. Мэдээж жинхэнэ тасалбар биш л дээ. Энийг тасалбар гэж төсөөлчих. Юу? Зяма. Адил. Дэмжигч нь Justin Timberlake. Сайхан тоглолт болно Нью-Йоркт. Та хоёр тасалбартай болчихлоо. Ямар вэ? Яаж ингэж вэ? Rolling Stones, дэмжигч нь Beyoncé, Сидней дүүрийн театрт. Гэхдээ цаас гард чинь байсан шүү дээ. Би харцаа ерөөс салгаагүй. Боломжгүй юм. Гайхалтай юм аа. Яа, тасалбар чинь. Яаж вэ? Харж байтал өөрчлөгдчих юм аа. Яг л харж байсан да. Гарных нь хаанаас тасалбар гараад ирвэ? Бүх мэдээлэл нь байж байдаг шүү. Яаж энэ хэлбэг хийчих вэ? Толгой хэрэгчихлээ. Тийм ээ, бүр толгой хэрэглээ. Beyoncé-гийн ивент итгэсэн тоглолтыг гинт үзэхээр болчихлоо. Харин тийм. Би төрдөх шиг л энд зугаацж байна. Гэхдээ энд болж байгаа хамгийн чухал зүйл нь гэвэл бид Нейтэн шиг хөгжмийн гоц авьяаснууд биш боловч бидний тарих хөгжимтэй гүн холбоотой байдаг. Хамтлаг тайзан дээр гараа зогсоход цаг хугацаа зогсох шиг болдог. Бид өөр хүн шиг болдог. Энд их зүйл болдог. Мэдэрнэ, үзэгчдийн гаргаж байгаа сэтгэл хөдлөлийг мэдэрнэ. Тийм ээ, хөгжим бол бүх юм. Оролцогчид маань өөр төрлийн хөгжмүүдийг амьдралынхаа онцгой үйл явдалтай холбож сандаг.
Биднийг өнгөрсөн дурсамжаар минь аялуулдаг зүйл хөгжмөөс өөр юу байдаг вэ? Мөн хөгжим бидний сэтгэл хөдлөлд ч асар том байр суурь эзэлдэг. Зөвхөн сонсох биш, бид дотроосоо мэдэрдэг юм. Сайн хөгжим шинэлэг байдал, дотн байдал аль алийг агуулсан байдаг. Тэр дууг сонсохоор дурсамж сэргэж орж ирдэг. Хөгжим бол зүгээр нэг чимээ биш. Энэ утга агуулга юм. Нийгмийн хүчин зүйл. Дурсамжуудыг агуулдаг, сэтэл төрүүлдэг, тархинд салют болгодог зүйл л дээ. Хөгжмийг таашааж, талархаж амьдрах үнэхээр таатай сайхан. Ой санамж сэтгэл хөдлөл гэх зүйлс тархины мань тодорхой хэсгүүдтэй холбоотой байдаг. Хөгжмийн утга санааг сонсоход тэр яаж ажилдгийг судалбал хөгжим яагаад тийм их хүчирхэг нөлөө үзүүлдгийг мөшгөн ойлгож магадгүй юм. Яагаад Нейтан хөгжимчин болсныг ч ойлгох байх. Би хөгжмийн ой санамжаас эхэлмээр байна. Тэхийн тулд би хөгжим судлаачтай уулзаж туршилт хийх болно. Хөгжим бол хүн байгалийн маш хүчирхэг үдсгэлэнтэй хүчин зүйл л дээ. Өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Хөгжим ой санамж хоёрт онцгой ямар холбоо байдаг вэ? Хөгжим бол тархины ой санамж байдаг хэсгээс өөр хэсэгт очдог л доо. Манай судалгаануудаас үзэх юм бол хүн дуртай хөгжмийнхөө тухай ярихдаа маш тод томрон дурсамжуудаа ярьдаг. Жишээ нь хэн нэгэнтэй анх учирснаа, анхны үнсэлтэй. Эннээс үзвэл хөгжим хүний тархинд маш онцгой хэсэгтэй. Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл тарих дуу чимээнд харилцан үйлчлэх байдал нь хөгжимд харилцан үйлчлэхтэй холбоотой байсан. Тэр нь юу вэ? Сонсголын тархины гадаргууны нэг хэсэг. Хөгжим сонсох үйл явцтай холбоотой. Асуултын гол бүсчлэл бол планум поларе, планум темполаре гэх хэсгүүд юм. Энэ хэсгүүд хөгжмийн чимээг хүлээж авдаг бөгөөд хөгжмийн ой санамж нь мөн тархины өөр нэг хэсэгт байрладаг ажээ. Энэ хэсгийг далайн морь гэдэг. Далайн морь гэх хэсэг нь ой санамж, сэтгэл хөдлөлтөй холбоотой байдаг. Тархины энэ хэсэгт хөгжим хүчтэй нөлөө үзүүлдэг. Ямар нэг дууг сонсоход таны амьдралын аль нэг онцгой үеийг санагдуулна. Ялангуяа баярын өдрүүдэд ийм юм их болдог. Дараа нь тэр дуугаа эргээ сонсоход таныг яг тэр дурсамж руу аваачдаг. Тэрний судалгаанд үндэслэн би надад хүчтэй мэдрэмж төрүүлдэг хэдэн дууг хэлж өгсөн юм. Эхний дуу нь Боб Марлигийн 3 бяцхан шоу. Би энэ дууг аяллахаа турш сонсдог байсан. Бүх хүн нар жарахад дуртай. Сонгодог дуу штэ. Тийм ээ. Энэ хоёр миний дуунууд. Миний тархийг өнгөцөхын тулд энэ дуунуудыг яаж ашиглах вэ? Төстэй дуу хайж олно. Таны дуутай төстэй хоолойтой, төстэй хөгжмийн зэмсэгтэй дуу сонгох юм. Тэгээд тэр дууга хэдэн жижиг хэсэг болгоод хооронд нь холно гэсэн үг. Тэгээд дараа нь танд дарааллыг алдуулаад сонсгоно. Миний маш сайн мэдих дууг төстэй боловч мэдэхгүй дуутай холиод миний тархины эргэн санах ой санамжийн багтаамжийг шалгаж үзэх юм байна. Тэр жижигхэн дууны хэсгүүдээс би таньдаг дуугаа таньж сонсох. Хэдүүлээ одоо харандаа сонирхолтой асуулт байна. Олж мэдхээр тэд надад ийжи малгай өмсөглөө. Маш сайн. Төгс таарлаа. Гой харагдах нь чухал шүү. Электрод тэр олон тасархай дуунуудад тарих маань ямар харин үйлдэл үзүүлэхийг шалгана. Шингэн гэлээр миний гавлыг электродтой сайн холбогдоход туслах ажээ. Малгай бэлэн боллоо. Дараагийн алхам бол электродоо залгах. Зүгээр үстэй. Зүгээр үлгүй яах вэ? Таалагдж байна. Тарихаа шалгамаар байна. Дагаад өрөө рүү яваарай. Одоо хоёр өөр дууны тасархайнуудыг сонсно. Таны танил дуу болон танихгүй өөр хоёр дууг нийлүүлсэн байгаа. Дараалал гэж байхгүй. Төгсгөлөөсөө ч эхэлж болно. Аль ч дуу нь эхэнд сүүлд байж болно гэсэн үг. Энэ бол таны сонсгол. Тэгэхээр миний хөгжмөлөг биш тарих маань хүртэл 750 милисекундын урттай. Хоёр дуунд өөр өөрөөр үйлчлэх болов уу? Энэ бол бидний бичдэг 65 сувг.
Зураас болгоно нь сувгийн электродыг хорон бүрт яаж өөрчлөгдөхийг харуулна. Дохио их тод цэвэр харагдаж байна. Мэдээлэл цуглуулахад амар байх юм байна. Тэгэхээр би анализ хийхэд бэлэн гэсэн үг. Та амарч болно? Баярлалаа өгшөө. Зүгээр дээ, сайн байлаа. За. Манай залуу датаг маань дүгнэж байх хооронд өршөөрөө. Би толгооноосоо гэлээ цэвэрлэж дараагийн туршилт руугаа явлаа. Хөгжим ой санамж хоёрын холбоосыг судлах болно. Хөгжим тарих хоёрын нэг сонирхолтой зүйл бол толгойд чинь эргэлдээ салахгүй байгаа хөгжим төвхтөө санагддаг бол энийг тойрог гэдэг. Таны тархинд ой санамж хөгжим хоёр эргэлдээд л байдаг бяцхан тойрог юм. Тэрхүү туршилтын үзэлгээс хойш нэг л ая толгооноос салахгүй байна. Хөгжим аялгау эсвэл үг ханг наадал байх юм. Толгойд чинь хөгжим гацчгаад эргэлдээд байх хэцүү. Толгоогоос сэгсэрхэл хамгийн сайн арга юм да. Нэг сорил явуулъя. Үгээр наадцгаая. Зөв байралд нь оруулангаа аяын тогтооно. Амархан багаж. Аяын санаж байна уу? За тэгвэл энийг оролдоод үзээрэй. $18 гарч байгаа биз мэдсэн юм аа. Гэхдээ аяын санаж байна уу? Энэ удаа амаргүй л байх ёстой. Яагад гэвэл оюуны сорилт өгч байх үед ая цээжлэх хэцүү байдаг юм. Гэхдээ тархиа шоогоор дасгалжуулбал хэрэггүй мэдээллийг нэг тийш нь тавьдаг болж өмнө байгаа юмдаа л төвлөрдөг болдог юм. Тэгэхээр ядаргаатай ая анхаарлыг чинь сарниулаад байвал төвлөрөх нэг арга нь тархиар даажигнагчийг зогсоох. Питийн элб зөвхөн оролцогчдынхаа хөгжмийн ой санамжийг биш, сэтгэл хөдлөлийн шалгасан юм. Одоо би олон нийтийн дунд хүмүүсийн мэдрэмж дуу чимээтэй хэрхэн холбогддгийг мэдэх сорил явуулах гэж байна. Тэгэхийн тулд би хөгжмийн нотыг маш олон өнгөнд хувиргана. Ямар ая танд шар өнгийг эсвэл цэнхэр өнгийг санагдуулдаг вэ? Эрдэмтдийн үзэж байгаагаар шар, цэнхэр өнг мөн хөгжим нь бидний тархинд дах сэтгэл хөдлөлтөй холбоотой байдаг гэн. Хүн өнгө сонгохдоо сэтгэл хөдлөл нь яг сонгосон өнгөндөө болон хөгжмөндөө таарсан байдаг. Тэгэхээр хөгжим бидний сэтгэл хөдлөлийг түрж өгдөг юм байна. Харин би хөгжмийн туршилт хиймээр байгаамаа. Та нар хөгжим дуртай юу? Тийм ээ. Тийм үү. За тэгэхээр энэ их амархан туршилт. Энэ iPod дээр 3 ая байгаа. Аяыг сонсоод энд хэдэн өнгийн цаас байна. Эндээс яг тэр дууг сонсоод төрсөн сэтгэгдэл, сэтгэл хөдлөл, мэдрэмжэндээ таарсан өнгийг сонгоно. Амархан сонсогдож байна уу? Амархан санагдлаа. За тэгвэл чихвчээ зүүж. Тэгээд эхлэе. Сонсож байхдаа мэдрэмжээ чагнаарай. Хөгжим сонсогдож эхлэнгүүт автоматаар цохилттойгоо тархийг холбодог бөгөөд бидэнд яг тэр цохилтонд таарсан хөдөлгөөн хийхэд хүргэдэг гэнэ. Цаанаасаа л гардаг юм. Энийг сонгоё. Цэнхрийн сонголоо. Шар. Дуу сонсогдож байна. Дуу. Баяр наадамшгэл. Тийм ээ. Тэгэхээр цохилттой дуу цэнхэр эсвэл шар өнгө шиг сэтгэгдэл төрүүлдэг байх нь. Одоо харин дуугаа солилоо. Та ямар өнгө сонгох байсан бэ? Энэ яг адал явдалд аялал шиг сонсогдож байна. Тэгэхээр энэ аялгауг мэдэрсэн хүмүүс улаан эсвэл нийл ягаан өнгө сонгож байна. Тэгвэл сүүлийн ая яах вэ? Гүн байна. Гүн гинэ? Шөнийн клубт дөргиж байна. Бараан. Энэ хөгжмийг сонсоод бараан өнгө санаанд орлоо. Та юу сонгох вэ? Бараан өнгө. Танаа бүлгийнхэн сонгочихсон. Энэ аяыг сонсоод бүх хүний хандлага тод хар өнгөөр илэрч байна. Тэгэхээр юу болов?
Хөгжимлөг тархиныхаа сэтгэл хөдлөлийн талыг ойлгохын тулд лимбийн системийг харах хэрэгтэй. Энэ бол тархины сэтгэл хөдлөлийн үйл явцын хэсэг. Тархины шинжилгээгээр энэ хэсэг хөгжимд ч хариу үйлдэл үзүүлдэг нь батлагдсан юм. Энэхүү туршилт бүтээд байгаагийн шалтгаан нь сэтгэл хөдлөл нь бусад мэдрэмжүүдийг ч хамруулдаг юм. Харж байгаа, хүрч байгаа, амталж байгаа мэдрэмжүүдийг энэ бүхэн нэгдээд сэтгэл хөдлөлийг үүсгэнэ. Жишээ нь шоколад идэхдээ аялгау сонсвол илүү хурцамдагдана. Бидний хөгжимд хариу үйлдэл үзүүлэх байдал тархины үндсэн бүрдлээс ирдэг бөгөөд ухамсартай, ухамсаргүй байдлаар илэрдэг юм. Чи хаанаас ирсэн бэ? Хаанаас ойж таарах вэ? Франц. Сингапур. Би Нью-Йоркийн Лойноландих. Би бас Нью-Йоркийнх. За. Тэгэхээр дөрвөн өөр твээс ирсэн хүмүүс хөгжмийг нэг л өнгөөр дүрслэв. Энэ бол мэдрэлийн системийн сэтгэл хөдлөлийн хил хязгааргүй хүч юм. Маш олон хүний хувьд хөгжим сэтгэл хөдлөл агуулдаг. Хөгжим гэдэг нь хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг бусдад дамжуулдаг өргөн хүрээний урлаг. Хөгжмийн судалгаануудын хамгийн сонирхолтой нэг зүйл бол сэтгэл хөдлөлийг яаж дамжуулдаг нь. Хөгжимд бидний таньж ойлгодог нийтлэг тал байдаг шиг санагддаг. Жаргалтай хөгжим үү, гунигтай хөгжим үү гэдэл. Нийтлэг чанартай л да. Бид бүгдээрээ хөгжмөөр дамжуулж дэлхийн энэ тентхийн шин соёлыг мэдэж авах боломжтой. Яг одоо таны ээлж. Энэ удаа өнгө биш. Би танд хөгжим сонсонгоо хэд хэдэн царай харуулах болно. Бидний хийх юм бол тэр хүмүүсийн мэдрэмжийг таах. Амархан байгааз. Эхлээд энэ хөгжмийг сонсоод үзтээ. Тэгээд энэ царайг хар. Харин одоо энэ ямар байна? Бас энэ хүн тэр юу мэдэрч байна? Хамгийн сүүлд энэ ямар байна? Тэгээд та юу бодов? Гонигтай, жаргалтай, айсан мөн үү? Танд үзүүлсэн царайнууд ер нь бол төв царайнууд. Зүгээр л тааруулсан хөгжим л сэтгэл хөдлөлтийн юм шиг харагдуулсан байх. Яг л өнгөний маань бидний тарих хөгжмийн сэтгэл хөдлөлөөс хамаарч хэрхэн өөр хариу үйлдэл үзүүлдгийг харуулж байна. Тийм ээ. Хэд их сэтгэл хөдлөхөөс өмнө хэдүүлээ шинжлэх ухаан руу буцаж орвол яаж байна? Миний тархины дата юу өгүүлэхийг харцгаая. Тэр жижигхэн тасархай хөгжмүүдийг миний тархи яаж хүлээн авсан бэ? За, миний тархи яаж байна? Их сонирхолтой юм алсан. Таны тархин дахь дата таны эртнээс мэддэг дуу болон мэдэхгүй дуу хоёрт маш өөр хариу урвал үзүүлсэн байна. Танд анх дуу сонсож эхлээд 10 секундын дараа таны тархи өөрөөр хүлээж авч эхэлсэн байгаа юм л да. Гайхалтай хурдан юм аа. Тийм ээ, үнэхээр хурдан. Гайхалтай юм аа. Миний тархи эртний танил дуу болон үл таних дуу хоёрыг хэдхэн секундын дотор өөрөөр хүлээж авч дуунуудыг өөрөөр ялган таньж байгааг харуулж байна. Бас бид үйл ажиллагааны альфаг харж байна. Таны тархины байдлыг бүхэлд нь харж байна. Таны тархи орчиндөө яаж холбогдож байна, хэр их мэдээлэл боловсруулагдж байна гэдгийг. Тэгэхээр таны тархины үйл хөдлөлийг харъя. Эндээс харвал илэрхий тод өөрчлөлт ажиглагдж байна л да. Хөөх, үнэхээр тодорхой байна. Таны танихгүй дууг явуулахад тархич нь маш бага мэдээлэл боловсруулсан. Таны тархи энэ шин дууг таних гэж их хүчин чармаалт гаргасан гэсэн үг. Харин таны танил дотн дууг явуулахад таны тархи илүү тайван, эвтэйхэн хүлээж авсан. Тэгэхээр тэр дууг таних гэж ямарваа үйлдэл хийх шаардлагагүй байсан гэсэн үг л дээ. Тэгэхээр ямар дуу гэдгийг супер хурдан таньсан байна. Яг тийм. Тэгээд тайван байдалтай орсон байж. Тийм ээ, зөв. Үл таних шин дууг таних үйл явц тархинд ачаалал өгчээ. Тиймээс альфа үйлдэл бага харагдж байна.
Харин дотн дууны хувьд үйл явц хялбар өрнсөн. Тиймээс тарих илүү их альфа долгионыг дамжуулжээ. Юу сонсч байгаагаа таньж байгаа хэрэг юм. Энэ хоёрын ялгааг танихад хэдхэн секунд хангалттай. Тархины энд хийсэн үйлдэл магадгүй сонссон зүйлээ таны ой санамжтай тааруулж үзсэн байх. Хэрвээ таарч ивэл таньдаг дуу байх нь байна. Харин шин дуу байвал тарих илүү их эрч хүч зарцуулж танихыг оролдож байна. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа хоёр зүйл байна. Тэрний юу гэхээр нэгдүгээр их сурвалж, мэдрэхүй их сурвалжийн тархины хаа нэгтээ угаасаа байж байдгийн байна. Тэр сурвалж маш том санамжийн багтаамжтай. Хоёрдугаарт тэр их сурвалж яаж тийм хурдан ажиллаж хурдан таньдаг байна. 100 миллисекунд шүү дээ. Энэ чи яа харахгүй гайхалтай шүү. Санал нэг байна. Тэгэхээр бид юу сурав? Нейтний хөгжим дурлсан сэтгэл амьдралыг өөрчилсөн. Гэхдээ миний бодлоор тэрний тархийг ч өөрчилсөн байх. Тиймээс л хөгжимд мундаг болж. Сэтгэлээсээ тоглож байгаа бол тархинаас чинь шин санаанууд гарч ирнэ. Харин Пит бидэнд хөгжимтэй маш хүчрхэг холбоотойг батлан харуулсан. Бас миний тарих хүртэл бид дуу хөгжмийг хэдхэн секундэд таних, тогтоон цээжлэх гайхалтай чадвартайг харуулсан билээ. Сонсголын тархины гадаргуу болон далайн морь хэсэг хоёр хамтдаа санах, таних үйл явцыг маш хурдтай боловсруулдаг юм байна. Тархины лимбийн системд хөгжим ямар хүчтэй нөлөөлдгийг бид мэдсэн. Бусад мэдрэгчүүдтэй ч холбогдохоор маш хүчтэй нөлөө. Хөгжим нь тархины маш олон бааз суурийг хамруулдаг. Зөвхөн сонсголын тархины гадаргуу биш ээжээ. Илүү мэдхийн тулд зөн совингоо ашиглах хэрэгтэй болж. Тархины зарим хэсэг нь гэмтсэн тохиолдлыг би судалсан юм. Тархины зарим хэсэг нь дутуу байсан ч хөгжим нөлөөлөх. Би ялгаатай байдлыг судлахаараа Бермин дэрээд байна. Та эндээс хөгжмийн хүчний цоо шин өнцгийг олж харах болно. Бид дууг нь сонсч байх шиг байна. Тийшээ орцгоё. Энэ жирийн хоор дууны сургуульч шиг санагдах байх. Хамгийн сонин нь энд дуулж байгаа хүмүүсийн ихэнх нь ярьж чаддгүй. Энд ирэх болгонд маш шинэлэг ертөнц дандаа угтдаг. Миний цээжилсэн 2-3 үг санаанд орж ирдэг дууны хэсэг. 15 жилийн өмнө Хелен Нейлэн цус харваж цөхрөнгөө барж байжээ. Тархиных нь нэлээд хэсэг гэмтсэн байна. 2 жилийн турш тэрээр нэг ч үг хэлж чадаагүй. 15 жилийн дараа ч гэсэн тэрэнд ярих их хэцүү болжээ. Харвалд миний зүүн талд нөлөөлсөн ихэнх нь бүгд байхгүй юу? Тархины ихэнх нь байхгүй. Том хэсэг гэмтжээ. Тэгсэн их гэмтсэн. Магадгүй 2-3 жил би ерөөсөө яриаггүй. Тийм үү? Үгнүүдийг санахаа байсан. Би зөвхөн хөгөх шиг санаж байсан. Тэгэхээр таны сандаг юмс аялгуу, ноот Бүгдийн. харин үгнүүд санаанд чинь бараг ордгүй юм байна. Үгүй, санаж чаддгүй. Маш хачин. Энэ нөхцөл байдал хүмүүстэй харьцахад хүндрэлтэй болгодог. Юуны өмнө үгнүүдийг өөрийн болгох хэрэгтэй болдог. Тархиа их ажилуулах хэрэгтэй болно. Үгний утгыг тэр үг яаж сонсогддгийг сурч үгнүүдийг нийлүүлж хэлэх чадвартай болохыг хичээнэ. Хейлэн ахаад хизээч ярьж чадахгүй гэж бодсон байх. Гэтэл тэр нэгэн гайхалтай найрал дуу байдгийг олж мэджээ. Дуулах, ярих хоёр хоорондоо холбоотой. Аль алинаар нь сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлдэг. Гэхдээ Хелений нөхцөл байдал энэхүү гайхалтай хоор дууны багийнхны хувьд тархиныхаа нөгөө хэсэгт итгэж найддаг бизээ. Одоо Хелентэй хамт мэрэгжилтэнтэй уулзах болно. Хелен яагаад ярьж чаддгүй хэрнээ дуулдаг вэ? Энэнд хариу олох юм. Мөн Нейтний авьяасыг ч бас тайлах байх.
Доктор Кристиан Романы тархины гэмтлээс үүдэлтэй хэл яриа сулралын тусгай мэрэгжилтэн. Тэрээр ярьж чадахгүй боловч дуулж чаддаг тэрхүү тархины чадамжийг гайхан биширсэн бөгөөд Хелений нөхцөл байдлыг судалж байгаа юм. Харвалтын дараа таны хэл яриа эхлээд ямар байсан бэ? Огт байгаагүй. Яриаггүй юу? Огт яриаггүй. Би багш байсан. Бас хөгжим сансан магадгүй. За. Би үгнүүдийг санаж чадахгүй байсан. Та аядуулдаг шиг үгээр дуулж чадах уу? Би санаж байна. Хэлд орж байгаа хүүхэд шиг байсан. Эгнэ. Завгээд хэлж чаддаггүй. Дуулвал Row the boat gently down the street. төгс хэллээ. Энэ бол гайхалтай зүйл. Хелен үгийг яаж хэлэхээ санахгүй хэрнээ шууд дуулж чадаж байна. Яагаад ингэж байгааг нь тайлбарлахын тулд Кристина Хелений тархийг шинжилсэн юм. Энэ бол тэрний харвалтаас хойш дуулсан анхны үеиг. Энэ зурагт таны тархины гадаргууны хэсэг харагдаж байна. Урд тархины гадаргуу хэсэг харагдаж байгаа юм. Баруун талын тархины гадаргуу хальс хэвэн байна. Таны тархины дэд гадаргууны хэсэг гэмтэлтэй харагдаж байна. Эмран шинжилгээ цочирдмар байлаа. Тэрний зүүн талын тархины хэсэг маш өргөн хүрээнд гэмтсэн. Тэрний үг хэлж чадаж байгаа нь хачиргалтай хэрэг юм. Тархиных нь зүүн талын гемосфер нь гэмтэлтэй байгаа. Энэ хэсэг нь хэл яриатай холбоотой ажээ. Хелений тархи энэ хэсэгтээ гэмтсэн. Харин тархиных нь баруун тал өртөлгүй үлдэжээ. Энэ хэсэгч мөн чухал. Учир нь тэрний энэхүү баруун тархины тусламжтайгаар хөгжим сонсч, дуулж, мөн дуулж байхдаа хэмнэл, их шиг нийлэх үйл явцыг ойлгож чадж байгаа юм. Кристина эмч Хелений тархи ер бусын байна гэж үзэж байна. Гэмтэлтэй хэсгийг тооцвол баруун талын тархи нь тэрнийг багч гэсэн ярихад тусалж байгаа ажээ. Тэнд хэмнэлүүдийг ойлгож хүлээж авч байгаа нь зөвхөн дуу биш, хэл ярианд ч хамаатай бөгөөд энэ нь тэрний үг хэлэх чадварыг хөгжүүлж байгаа ажээ. Хелен дуулахдаа хүчтэй сонсогддог бөгөөд үгнүүд зүгээр л урсан гарч ирдэг байна. Дуу дуулах нь таны үг хэлэх чадварт тусалж байна. Тиймээс цаашдаа ярьдаг болох боломжтой. Баруун тархич нь хэл ярианы үрэг гүйцэтгэж байна. Ашгүй дээ. Хоор дуутай холбогдоод сайжирч, эдгэрч, сэргэж байгаа чинь гайхалтай байна. Үнэн дээр тархин дотор ярианы процесс гэмтсэн. Би мэдээгүй. Гэхдээ магадгүй жаахан магадгүй тарих дуулах маш их сонирхолтой. Яриа хөгжим хоёр эхлэхэд адилхан процесс явагддаг. Эхлэхдээ тарих адилхан ажилдаг. Харин дараа нь баг зэргийн процессын ялгаа гардаг юм. Бид хөгжим хэл хязгааргүй гэдгийг мэддэг. Хөгжим зөвхөн үг яриатай холбоотой байдгүй. Гэхдээ мэдээж үг яриа хөгжмийн нэг хэсэг мөн. Өөр олон зүйлтэй тарих нэгэн зэрэг холбогддог. Холбоо нь тийм онцгой биш. Тэгэхээр ямар туршилт Хелений оншийг батлах бол? Тархинд байдаг хөгжимтэй холбоотой хэсгийг тайлбарлахад нэлээд хэцүү байж магадгүй. Нейтан зөвхөн ганцхан мэдрэлийн эсээр тэр их хөгжмийн авьяасаа олж аваагүй л байх. Нэгэн булчингаар бие бэлдаржуулдгүй шиг. Харин маш олон өөр төрлийн эсүүд нийлж байж хөгжим сонсох, хөгжим бүтээхэд оролцдог юм. Тархины лимбийн системд сэтгэл хөдлөл хадгалагдж байдаг. Харин далай морь хэсэг нь бидний ой санамжийг хадгалж байдаг. Тэгэхээр таны тарих таны сонссон дууг ой санамжтай чинь тааруулж үзэж байгаа юм л да. Хөгжмийн процесс нь харин сонсголын тархины гадаргууны хоёр төгсгөлтэй холбоотой байдаг юм.
Хелений Эмрайн хариугаар бол тэр хичнээн гэмтэлтэй тарихтай байсан ч хөгжим тэрэнд эдгэрэхт нь тусалж байгаа нь харагдсан. Гэхдээ би энэ шинэ мэдлгүүдээ өөрийнхөө хөгжмийн чадварыг хөгжүүлэхэд ашиглаж ганцхан цагийн дотор төгөлдөр хуурч болж болох болов уу? Харин бидний тайлж чадахгүй нэг нууц бол Пит яаж энэ чихвчийг ингэж байгаа нь л байх. Одоо нөгөө цоор бокс чин залууга Эмрайд оруулцгаая. Тарихаа судлуулан гэхээр чи миний толгойг тарихны машинд шургуулахаар миний толгооноос дохио ирэх байх. Доктор Софи Скотт бол хэл яриа дуу чимээний мэдрэлийн биологч. Тэрч бас адилхан Нейтаны тархинд юу болж байгаа, цоор бокс яаж холбогдохыг мэдхийг хүссэн юм. Хөөх гайхалтай үнэхэр гоё юм. Баярлалаа. Яа харахгүй сайхан юм байна. Тийм ээ, энэ хөгжим тоглох илүү Пикассо арга л да. Тийм байна. Тэгэхээр одоо хідүүлээ чи яаж ингэж байгааг олж мэдэн дээ. Тэгэл дээ. За. Танд сканер байна. Тэрийг ашиглаж чиний тархины хамгийн сүүлийн үеийн зургийг буулгана. Тархи чинь их тод том руу харагдана гэсэн үг. Тархины чинь хэсэг болгон харагдана. За. Хөгжим тоглоход тархи чинь яаж ажиллаж байгааг харна. Хөөх Тийм гайхалтай. ээ, гайхалтай шүү. Эхлээд бүх төмөр зүйлсээ орхих хэрэгтэй. Тэгэлгүй. Наад хачаас. За. Шинжилгээнд металл зүйл авч орж болохгүй. Нейт мөн хөгжмөө тоглож шалгуулах болно. Амаргүй боловч тэрний сорилгын нэг хэсэг юм да. За би одоо шинжилгээг эхлүүлнэ. Харин дараагийн минутаас та жирийн үед тоглодог шиг тоглоорой. Та зөвхөн битбокс хиймээр байна уу? За. Энэ онцгой туршилтаар Эмрайн шинжилгээ яг л бичлэг хийдэг камер шиг ажиллаж байна. Нейтаны тархин дотор яг юу болж байгааг цоор боксоо тоглохдоо яадгийн тодорхой харуулж байна. За, болчихлоо. Шинжилгээ дууслаа. Одоо харин үннийг мэдэх цаг. Цоор боксоо тоглоход Нейтаны тархинд юу болдог болоо? Өөр шиг чинь битбокс хийдэг хүнийг судлах маш сонирхолтой байлаа. Жирийн ярих үйл явцаас маш ангид зүйл болдог юм байна. Цогц зүйл явц байна гэсэн үг л дээ. Маш нарийн зүйлс жирэлзээд өнгөрч байна. Хүний тарих дуу хоолойг хөгжим болгож хүлээж авч байгаа нь үнэхээр сонирхолтой. Гайхалтай. Жирийн ярьж байгаа тарих, битбокс хийж байгаа тарих хоёр ийм өөр харагдаж байна. Хянахан илүү их гарч ирж байна. Чи битбокс хийхдээ багаар бодоход 3 өөр их сурвалжийн чимээ гаргаж байна гэсэн үг. Тийм ээ. Цоор үлээхтэй тэр чинь ингэж зурганд харагдаж байгаа юм. Софигийн судалгаагаар Нейтан битбокс хийдэг хүний тархины хэсэг нь дуу хоолойны төхөөрөмжийг маш уран нарийн удирдж байна гэж харагдлаа. Тийм болохоор сайн хийж байгаа юм. Баг тархинд их юм өрнөх тусам энэ хэсэгт болж байгаа үйл явц уялдаа зохицолгоотой. Энэ баг тарих юм байна. Тийм ээ, баг тарих. Харин доошоо энэ хэсгийг бид тархины моторын гадаргуу гэдэг. Чамайг цоор бокс тоглож байхад энэ их хүчтэй ажилдаг. Тархины мотор гэсэн үг. Тийм ээ. Энэ хэсэг төлөвлөгөө гаргадаг. Харин баг тарих чинь төлөвлөгөөтэй уялдаж ажилдаг юм. Тэгэхээр тарих төлөвлөд тэрийн баг тархины мотор хүлээж авдаг байх. Яг тийм. Чи хорвоог яаж хардаг чинь тарих чинь яаж ажиллахад нөлөөлдөг юм. Миний тархинд ийм онцгой юм байхгүй. Софигийн энэхүү туршилтын үр дүнгээр бас бусад сорилтуудаар бидний тарих дуу хөгжимтэй хичнээн нягт гүн холбоотой нь илэрхий болж байна. Бараг бүх хүний тарих хөгжимтэй холбоотой ажиллаж чаддаг. Тийм үү? Тийм ээ. Энэ моторын хэсэг байна. Хөгжмийг төлөвлөж, хөгжим тоглодог хэсэг л дээ. Энэ хэсэг хөгжмийг сонсож таашаадаг. Ямар дуу сонсож хөгжимдөж байгаагаа тархины энэ хэсэг анализ хийдэг. Дотор тархи руу харвал энэ тархи ой санамжтай холбоотой байдаг юм. Тархинд шагналын тогтолцоо бас байдаг. Ямар нэг хөгжим сонсоход маш их догдолдог доо. Тэгдэг шүү. Тэр төрж байгаа хүчтэй сэтгэгдэл нь тархины шагналын систем юм. Сэтгэл хөдлөлийн үйл явцтай уялдаж ажилдаг. Хөгжимтэй холбоотойгоор маш хүчтэйгээр илэрч гардаг мэдрэмж. Миний өөрийнхөө туршилтаас мэдж авсан шиг, Хелентэй уулзаж ойлгосон шиг, хөгжим бид бүгдэд маш хүчтэйгээр нөлөөлдөг юм байна. Учир нь хөгжим тархинд маань маш олон функцүүдийг зэрэг ажилуулдаг бөгөөд хамтдаа гайхамшигт мэдрэмжийг авчирдаг ажээ. Хөгжмийг ч гэсэн хайрын Нейтний хэдэн мянган цаг хөгжим сонсч, хэдэн зуун цаг дасгал сургууль хийгээд хүргэсэн бөгөөд Нейтэн тархиныхаа олон хэсгүүдийг зэрэг ажилуулж чаддаг болсон юм. Битбокс тоглодгүй хүний тархийг харуул
Тархины энэ хэсэг нь буюу төлөвлөх, ярих хэсэг нь илүү давангаа харагдаж байна. Жишээ нь би битбокс чадахгүй. Миний хийдэг зүйл бол төлөвлөх, ярих. Би ингэж л чадан шүү дээ. Ам гэдэг багжаараа ярьж л ажилдаг. Тэгэхээр миний ажлын онцлог бол энэ хэсэгт илрэн гардаг байх нь. Харж байна уу? Энэ хэсэгт. Харин би нөгөөхөр нь. Яг тийм. Тэгэхээр энэ туршилт маань энийг тодорхой харууллаа. Хейлен ярих чадвараа алдсныхаа дараа тархиныхаа хөгжимлөх хэсгийг илүү хөгжүүлсэн байна. Харин цорбоксчин Нейтэнд эсрэг зүйл болжээ. Тэрний тархины дуу хоолой хэл ярианы хэсэг сайн хөгжснөөр төгс битбокс хийдэг болж. Хүн төрлөختөнд хөгжим, сэтгэл хөдлөл хоёрын уялдаа холбоо маш ерөнхий байдлаар илэрдэг. Гайхалтай хөгжмийн зэмсэгний гол чухал нь юунда байдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Харин чинийх бол хоолойгоор хөгжим хийдэг төрөл байхгүй. Тийм ээ, байхгүй. Тэгэхээр би тарих бүхэлдээ хөгжимтэй холбоотой гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ нилээдгүй хэсэг нь холбогдож чаддаг юм. Тийм үү. Танд баярлалаа. Маш сонирхолтой байлаа. Сайн уу? Тайван байна. Тэгээд Нейтэн гавл доторхоо шалгуулад юу мэдсэн бол би олж мэдхээр тэрнтэй уулзсан юм. Туршилт хэрвээ. Гайхалтай туршилт байлаа. Би тархин доторхоо ингэж харж байсангүй. Гомын доторхоо харлаа. Ямар ч сонирхолтой харахад үнэхээр таатай байсан. Тэр их шинжилгээ судалгааны ажлыг харах сайхан байсан. Чи нүдэнд харагдах ялгаануудыг ажигласан л баг. Тийм ээ, нэг усрах гомн л байна лээ. Хотлоо. Яг харахгүй ялгаа харагдаж байна лээ. Тарих ажиллахад тэнд ямар өөрчлөлт хэмнэл гарч байгаа нь үнэхээр сонирхолтой байсан. Дасгалжуулсан булчинлаг тарих илүү ажилддаг юм байна лээ. Тийм л байна. Тийм ээ. Тийм шүү. Одоо би кино одуудад хичээл заадаг хүн дээр очино. Мэдэхгүй чадахгүй байсан чаддаг юм шиг тоглохыг заадаг. Огт тоглож үзээгүй хүн төртөл. Би төгөлдрөөр яаж тоглодгийг хальт сурна. Чамд надад зөвлөх юм юу вэ? Байна. Мэдрэмж зүгээр л мэдэр. Ямар ч хөгжмийн зэмсгийг зүгээр л мэдэрч ихэл тэгвэл чи мэрэгжлийн юм шиг харагдаж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нот нэг бүр дээр битгий хит төвлөр үзүүлбэр чинь ямар байх тал дээр битгий санаа зов. Зүгээр л тоглож байгаа юм шиг мэдэр гэж байгаа мó. Тийм ээ. Очоод зүгээр л хөгжмийн зэмсгээ товшоод үз. Хурдан үр дүнд хүрмээр байвал зүгээр л мэдэр. Давгүй сонсогдож байна. Тэг ястай. Баярлалдаг шүү. За. Жинхэнэ хөгжимчин болоход нэлээд хэдэн жил шаардлагатайг бид бүгдээрээ мэднэ. Хэдэн 100, хэдэн мянган цаг зарцуулж сургуулах болно. Одоо харин би нэг хүнтэй уулзах гэж байна. Хэнийг ч бай богинохон хугацаанд яг жинхэнэ хөгжимчин шиг харагдуулдаг нэгэн гэсэн. Жо Томсон, киноодуудын хөгжмийн багш. Төгөлдөр хуурыг мэдхгүй ч яг л мэрэгжлийн мэд тоглох дүрд тэрнээс тусалцаа авдаг байна. Тэрээр Джессика Ашвудс, Энн Хэтэвэй гээд олон одуудад хичээл заажээ. Би Энн Хэтэвэйг тоглодог болгох ажил авсан юм. Джейн Остен даралтад хөгжим дардаг байсан. Тэр Джейний дүрд тоглох болсон юм. Зугаатай байсан шүү. Энн Хэтэвэй хичээсэн. Би тэр кинонд хөгжмийн найруулга дээр нь ажилласан юм. Энн дөрвөн бодог тоглох ёстой байсан. Энд суунгуут нь л би хэлсэн. Одоо юу хийж байгаагаа сонс. Хөгжмөө мэдэр тэгээд л жүжиглэхэд болно гэсэн юм. Тэр тэгсэн. Бүр хэтрүүлэгтэй ч гэмээр мундаг тоглосон. Холливуудын оддод хэдэн жил сургуулиуд байх цаг зав боломж байхгүй учраас энэ арга хэрэг болдгийм. Жо тэдэнд мэдрэлийн шинжлэх ухааны онцгой хэдэн арга дээр үндэслэн хөгжмийн дасгалжуулагч нь болдог ажээ. Та сурагчдад хэрэгэлдэг заах арга зүгээ тайлбарлаж болох уу? Юуг тоглох нь чухал биш. Яаж тоглох нь чухал. Хялбархан юм тоглоё л доо. Хэлбэр болон хөдөлгөөнөөр, мэдрэмжээр, сэтгэл хөдлөлөөр тоглоно. Би сэтгэл хөдлөлөөр тогловол маш богино хугацаанд төгөлдөр хуур амьд юм шиг л болдог. Тэгэж мэдэрснээр илүү их зүйл гарч ирнэ. Ямар нэг зүйлтэй харьцаж байгаа юм шиг л. Тэгэхээр Нэтний надад хэлсэн хөгжмөө мэдэр гэдэг зөвлөгөө шиг л Жооч бас үзүүлбэрийн гол түлхүүр нь сэтгэл хөдлөл гэж байна. Бидний мэдж авснаар хөгжим сонсох нь тархины лимбийн систем төрдөг. Би одоо тэр сэтгэл хөдлөлийг ашиглан өөрийнхөө тоглолтыг сайжруулна. Мөн хөгжмийн ой санамжаа ажилуулснаар үзүүлбэр илүү амьд болох магадлалтай. Энэ авч байгаа мэдрэмж чинь
Таны энэ дууг анх сонссон мэдрэмж рүү ч наваач. Таны дотор нь мэдрэмж бол дууны маш том хэсгэлтэй. Хүмүүс дандаа надаас тэр мэдрэмжний тухай асуудаг. Хүний амьдралын ямарваа онцгой сэтгэл хөдлөлийн ой санамж руу хөдөлж аваачих зүйл хөгжмөс өөр байхгүй байх. Тийм ээ. Хөгжим тэр сэтгэл хөдлөлийн дурсамжийг агуулад тухайн дурсамж бий болж байх үедээ хөгжим холбоотой бол шүү дээ. Тэгээд л шууд цаг хугацааны аялал шиг дурсамжинд очих байх. Жогийн итгэл үнэмшлэр бол та хөгжимдөө бүх мэдрэмжээ гаргах ёстой. Зөвхөн сонсголын тархины гадаргуу хэсгийн сонсох мэдрэмж биш, харааны тархины хэсэгт байх харах мэдрэмж. Энэ зөвхөн ая чимээний асуудал биш, мэдрэмж их. Үнэн шүү. Хурууны үзүүр их үү? Таны бүх зүйлийн мэдрэмж зүгээр л мэдрэмжиндээ төвлөрөх хэрэгтэй. Би энд гэж хэлнэ. Гоо сайхныг. Нэр шүү. Энэ зураас эрхий хуруу, дунд хуруу, бөгжний хуруу, чигчий хурууны хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг юм. Бас нөгөө талаас энэ дөрвөн хурууны хүрэлц хөдөлгөөнтэй холбоотой. Таны арга барилч бас энийг ашиглаж байгаа юм шиг санагдлаа. Тархины энэ тэнд орших маш олон төрлийн мэдрэхүй оролцож зэрэг ажиллаж байна. Тэгэхээр та бараг мэдрэлийн юмч. Гайхалтай. Намайг бүр сэргээч эхлэе. Тийм шүү. Одоо мэдрэмжүүдээ нийлүүлэх цаг. Одоо би чамайг ганцаар ингэж орхино. Тэгэхээр чи мэдрэмжүүдээ мэдэрч, хөгжмөө таашааж, төгөлдөр хуураар юу хийж чадгаа хар. Юу мэдэрч чадах. Баярлалаа. Таатай байна. Надад ч бас. Амжилт хүсье. Жогийн арга барилын тухайд надад хамгийн их сэтгэл төрүүлсэн зүйл бол тархины янз бүрийн хэсгийг татан оролцуулж байна. Дуу чимээ, хөгжим сонсоход ашиглахад ерөнхий хэдхэн мэдрэмжийг биш. Надад харагдж байгаа зүйл гэвэл хөгжим бүтээх ажил нь тархины гайхалтай цогц үйл ажиллагаа байдгийм байна. Энэ мэдрэмжүүдийг байнга ашиглах нь тархины эрүүл мэндэд ашиг тустай байх нь тодорхой. Тэгэхээр хөгжим хүний тархины хэсэг бүрт хурж үйлчилдэг байх нь ой санамж сэтгэл хөдлөлийг өдөөж өгч байна. Бидний бүх мэдрэмж мэдрэхүйг ашиглаж байна. Тархины гадаргуу хөгжмийн хэмнэлтэд хамт дөрөхийг шаардаж байна. Хөгжмийн тэрхүү бүхнийг татагч урам зориг сэргээгч хүчин зүйл нь яагаад бид хөгжимд барьж хорж дийлдэшгүй ихээр татагддгийг тайлбарлаж байна. Хөгжим бол бидний сэтгэлийг эзэмдэгч агуу их хүч билээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн кино алба 2024 он. Дэлхийн хаан спорт төлөмгийн дэлхийн аварга шалгуур болох 23 дахь удаагийн тэмцээн эхлэх цаг мөч ойртсоор байна. 2026 оны дэлхийн аварга шалгуур болох тэмцээний тоглолтууд Хойд Америкийн 16 хотын 16 цэнгэлт хүрээлэнд болно. Мексик, Америкийн нэгдсэн улсууд дэлхийн аварга шалгуур болох тэмцээнийг 2 дахь удаага зохион байгуулах бол Канада улс түүхэндээ анх удаа дэлхийн шилжүүлгийг өөрийн хоорондоо хүлээн авах гэж байна. Анх удаа гурван зэрэг зохион байгуулагдах гэж байгаа дэлхийн аварга шалгуурлах тэмцээн анх удаага 48 баг оролцсон гэдгээрээ онцлогтой. Дэлхийн 5 твээс шалгарсан шилдэг багуудын гал гарсан өрсөлдөөн 2026 он 6 дугаар сарын 11-ээс 7 дугаар сарын 19-ний өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарлын төв зэг байх болно. Дөрвөн жилийн хүлээлт туслаа. Дэлхийн аварга шалгуурлах тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевизээр хүлээн авч үзээрэй.
Дотор сэтгэлдээ би 71 хүслийг тээж явдаг юм. Гал халуун тэр хүслийнхээ хүчинд би бусдыг сонсож, уйлж, дуулж, амьдралын бас хайрын сайхныг мэдэрдэг юм. Дотроос минь дундрашгүй ориглох тэр хүсэл бол дуурь төгсөн миний чин сэтгэл. Учир нь дуурайас л би амьдралаас ирсэн асуулт бүрийнхээ хариултыг олдог. Дуурь бол амьдрал. Учир нь амьдралын хамаг гайхамшигыг дуурь өөртөө агуулсан байдгийг. Цагийн урсгалд санаа зовж, өдөр хоног, цаг хугацаа, хорон мөч болгон үр ашиггүй өнгөрч буйд сэтгэл зовиндаг хүн бүрт зориулж байна. Энэ бол таны дуурь. Өнөөдрийн дуурь та бидний урд өмнө хөндөж байгаагүй хамгийн түгээмэл зүйлсийн нэгийнхэн тухайд юм. Дуурийн гол дүр 18 дугаар зууны Вений сурвалжит нэгэн. Гэхдээ тэр та бидний нэг байж болно. Хэн байх нь хамаагүй. Учир нь та бидний амьдралын талбарыг тэнцвүүлэн тэгшилж байдаг зүйл бол цаг хугацаа. Цаг хугацаа өнгөрсөөр л. Сарнай Хүлэгбаатарыг үзсний дараа та бид амьдралынхаа аль үед явж байгаагаас үл хамааран хамгийн чухал болох танд үлдсэн цаг хугацааг та яах гэж байна вэ гэсэн асуултанд хариулах авах ёстойг ухаарна. Сарнай Хүлэгбаатар нь 18 дугаар зууны дуурийн хөгжмийн хэв маягийг шингээж 19 дугаар зуунд анх тоглогдсон 20 дугаар зууныг тусгасан дуурь юм. Энэ бол хосгүй төгс дуурь. Ямар учиртайг тайлбарлахын тулд би багахан тусламжтайгаар энэ хан руу авирах хэрэгтэй байна. Элиас, Рамон, та сайн байна уу? Сайн, та сайн байна уу? Ялгүй айж байна шүү. Санаа зовлтгүй. Би навирлтын ханаар мацхан Германы хөгжмийн гинжин цуваа болон Рихард Штраусын Сарнай Хүлэгбаатар дуурийн хөгжмийг тайлбарлах хамгийн сайн арга гэж бодлоо. За би яаж авирах вүлээ? Мэд хийм алгаа. Яах вэ? Та арга техниктэй идэг. Харин би танд итгэнэ. Авирах уу та? За. Рамон, юу? Энэ дуурийн ямар үе шат вэ? Йоганн Себастьян Бах юм да. Тэгвэл энэ зангууг Бахад зориулж байна. Алив та Бах дээр хүрэх гэж байна шүү. Доороос илүү амархан харагдсансан. Одоо би сайн бэхэлсэн байна уу? Алив баруун хөлөө. Яаж байна Рамон? Бид дөнгөж авирч ихэлсэн. Гэтэл би нилээд дээр гарчихсан юм шиг л. Бид Бах дээр ирлээ. Бах уу? Бах бол хөгжмийн үндэс суурийг тавигчдын нэг. Энийг юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ тэр энийг хананд суулгасан анхны хүмүүсийн нэг нь. Эднийг барьц гэдэг юм. Тэгвэл барьц байх нь. Тэр хөгжмийг нэг тийм сайхан зүйл тэгээд бас нилээд тоо бодлого мэт болгосон юм. Яг энэ барьцыг цаашдаа хүн бүр үргэлжлүүлэн хөгжих үндсийг тавьж өгсөн юм. За дээш авирий. Дараагийн зогсоол Wolfgang Amadeus Mozart. Моцарт руу авирий. Wolfgang Amadeus Mozart дээр очие. Алив. Рамон. Би Wolfgang Amadeus Mozart-ийн зарим нэг нотыг сонсч байх шиг. Элиас би хүрч чадлаа. Маш сайн байна Рамон. Би хизэж хүрэхгүй гэж бодож байлаа. Моцарт юу хийсэн бэ гэвэл Йоганн Себастьян Бахын барьцны араас барокко хөгжмийг ард орхиж хөгжмийн классицизмыг танилцуулсан юм. Моцарт гэхээр классицизм бөгөөд тэр нь гэгэрэл болон учир шалтгаан байлээ. Энэ бүхэн Бахаас үүдэлтэй гоёмсог байж хэлбэршүүлсэн байх нь. Хэлбэршүүлсэн. Тэнцвэр биш гэж үү? Моцарт Декартийн үгээр хэлж байна гэж бодогдлоо. Тийм учраас л би. Яг тийм. Бид авирсан. Тийм учраас л би. Би авирлаа. Тиймээс л би. Одоохондоо бид оршиж байна. За бид дахиад дэш матсан Бетховен дээр хүрэх ёстой. Хам тавгуур болохоор илүү бэрх юм шиг харагдаж байх ч нэ. Би ч барах хэсгээ мэдэхгүй л байна. Та авирч чадах нь тодорхой. Тэр бол гол хэсэг. Богино ойрхон, хүч шаардна. Ойрхон боловч хүч шаардна. Тэр ч тийм шүү. Моцартаас Бетховен хүрэхэд яг л тийм. Моцартаас Бетховен хүрэх хөгжмийн түүхэнд анхаархан хугацаанд асар хичүүчтэй өөрчлөлтүүд гарсан байдаг юм.
Эхэлчтэй. Олс орооцолчих чардаа. За. Та бас ингэж дүүжлэгдэн шүү. Юугүй юм байна шүү. За.